Бидний бэлтгэн хүргэдэг өгүүлэлэг роман туужийг үргэлжлүүлэн сонсохыг хүсвэл манай YouTube хуудсан дээр subscribe болон хонхон дээр дараарай. Мөн энэ бичлэг дээр лайктарч, комент бичээд шеэр хийгээрэй. Хүжийн гал 3 дугаар хэсэг. Үүлэн чөлөөгөөр тусах нарны гүйлэнд зэвийн үзэгдэх тэр толгойн ингэр дээр хар цагаан хоёр юм тодхон харагдаж байв. Тэр хар цагаан хоёр юмыг харж байна уу? Хөөхий тэр гэж өвгөн гараа сунган заав. Майн гэтэл арай том, энэ цагаан нь юу байдаг билээ? Цагаан чулуу юм уу? Тэр харна гэж бодол хийлэн юу ч байсан очиж үзье гэж шийдэн мордов. Хажуугийн гөвгөр дээр гарахын хамт нулимсаар дүрсэн нүдэнд минь өнөөх хоёр дүрс бүрлзээд морин үргэж холбилцоод байхаар нь морио тэндэн тушаад цааш явтал үнэхээр хүний хүүр мэт юм үзэгдэв. Жаахан дөхөн очиход өрөөсөн гараараа газар тулж өндийнхийг оролдон байгаа юм шиг харагдлаа. Нүдээ сайн арчаад харавч тэр дороо нулимс дүүрэх тул мөн л хэвээр. Бас цааш хідэн алхам дөхөн очтол амьсгаад нь шүүгэх чимээ сонстов. Мэлтийн гэрэлтэж байсан сарны наагур хэсэгхэн хар үл шурган орж бараан сүдэр нөмрөн ав. Харанхуйд тэр хөөр өндийн босох гэж улам хүчтэн аимшигтай зэвүүнээр уйглан хэвтэнэ. Лав буух болжээ. Одоо босоод ноцолдох нь гэдэг бодол толгойд минь игшин зур гялсхийн орлоо. Нуруу руу хүйт дааж дээл мөрнөөс минь хөндийрэх шиг болов. Дав хийж иргэн үзэх гэтэл нэг их том хар юм ухас хийгээд намайг бариад авлаа. Тэгээд юу босныг мэдсэнгүй ухаан минь жигтэйхэн болчихжээ. Нэг мэдсэн би малгааныхаа бүчийг байдаг чадлаараа атгачихсан зогсож байв. Үхэл хагцлын зовлонгийн гашуун нулимс аимшигын хар алчуураар игшин зур арчигджээ. Хэсэг үйл өнгөрч сарны гэрэл дахин тусахад хөөрхий дүүгийн минь хөөр өмнө минь хэвтэж байлаа. Нулимс болсон нүдэнд минь бас өнөөх цагаан юм бүрлцэн. Дүүтэй минь адил хүнд чирэггүй болоод энд хаягдсан энэ цагаан юм юу байдаг билээ гэж бодоод түүнийг задалвал цөм Монгол ном байлаа. Төвд номоор чи юу хийх юм бэ? Монгол ном. Юу гэж бичсэнийг доор нь ухаарч болох үндэсний хэл бичиг амьдралд минь хэрэг болно гэж дүү минь цаваа авхаалжтай хар нүдээ гэлэлзүүлэн хэлдэгсэн. Ингээд дүүгийн минь сэргэлнүүд дахин хизээч үзэгдэхгүй. Тэр юунд тухайч ярихгүй. Энэ аимшигт гинтийн үглийнхээ тухайч ярьж чадахгүй болсон билээ. Дүүтэй минь үерхэж Монгол ном хамт үзэж байсан нэг хүүтэй би хожим нь умуулсаж хөөрхий дүүгийнхээ үглийг сонссон билээ. Зуны тэр нэгэн харанхуй шөнө багштан эзгүй байжээ. Ном унших гэрэл гэгээгүй зовлон дүүг минь атгаад байлаа. Дүү минь өнөөхөл санаа ширдэг зүйлүүдээ бодож эхэлжээ. Гэрэлт зох хүжийн гал мэд үзэгдэн нисэх тэр зохыг хаанаас олох билээ гэж санаачраадав. Гэрэлт зохын гал хүжийн гал төдийн юм бол хүжийн галаар ном уншихыг туршия гэд хүжийн гал авч хасаан номын мөрийг дагуулan барьж үзвэл уншиж боломж санагджээ. Ундрах ном уншиж эхэлмэгцээ бүх зовлонгоо мартаж гагцхүү номд гарах зүйлд бүх ухаанаа хандуулдаг байсан байжээ. Тэр хэрцгий тайж ихэд уурсан хар муу боол гэж дашуураа далайж гэж унштал хүнд нүдрэг түүний толгой дээр тас хийж буув. Дүү минь дав хийж босон харайж амжсан боловч дараагийн цохилд буусан тул ухаан алдан газар унсан байлаа. Ийхүү нэлэх балчир биеийн багшны хэрцгий занжилтыг даасангүй дараа өдөр нь нас нөхцөж эрдэм сурах насаа алджээ. Багшлам энэ балмад явдлаа нуухын тулд ундрах муу юм шүглэж нас бараад буг болов гэж зарлжээ. Гэвч дүү минь амьсгал хураахынхаа өмнө нэгэн нөхөртөө багшламын энэ жигшүүрт хэргийг ярьж өгч амжаад чи саргүй шүнийг над шиг уйтгарлан өнгөрүүлэхэ бай. Хүжийн галаарч болов унш. Хүжийн галаар уншиж болно шүү гэж гэрээсэлсэн байв. Урдийн цагт ийм байлаа. Хувьсгалын өмнөх Монгол оронд эрдэм ном сурахын боломж хүжийн гал шиг тийм өчүүхэн байлаа. Одоогийн гэгээн соёлт Монгол оронд эрдэм сурахын бололцоо нарны гэрэл шиг өргөн дэлгэр байна гэж өвгөн нар өөд гараа сунган заав. Урдийн хүмүүсийн үндэсний хэл бичгийг сурахад хүжийн галт чөлөөтэй олддоггүй байж шүү. Нэрээ одоогийн бид чинь энийг бодвол юу шиг боломжтой байна.
сайн багш, сайн танхим, нарны гэрэл шиг цахилгаан гэрэл, сурах ном, цаас гаранда, завтай чөлөөтэй цагууд, юм бүхэн, юу хэрэгтэй бүхэн бэлэн байна. Ийм байхад сурахад хэцүү гэж хэлэх амгүй юм байна шүү гэж дорж өөртөө хэлэх мэд өгүүлв. Гагцхүү хүжийн галаар ном унших гэж оролдож байсан талигаач дүү минь сурах хэцүү гэдэг энэ үгийг хэлэх хэрэгтэй байсан юм шүү гэж өвгөн нэмэн хэлв. Дорж өвгөн багшууд гуйсан царайгаар харж бид одооноос эхлэн хичээе. Яав шинэ бичиг сайн бөгөөд түргэн суралцах вэ гэж асуув. Гомб тэр хүжийн өчүүхэн галыг олж үзэх гэсэн шиг наранд гэлбсэн нүдээ уламжаар тайлхан суув.